Оройн дөрөв үзэгчтэй бүр гарагийн 21 цаг энэ бол төмрөгийн шоу нэвтрүүлгийг та бүхэнд хүрдэг цаг. Нэвтрүүлгийнхаа удирдлагын 6 дахь дугаард би нэгэн хүндтэй зочныг өрсөн байна. Өнөөдрийн дугаарт маань спортын сэтгүүлч бүхийн тайлбарлагч Сосроо армын Шижирбат хүрэлцэн ирлээ. Эргээд тавтан морил үзэгчтэй төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 6 дахь дугаар та бүхэнд хүрж байна. Нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт би бүхийн тайлбарлагч Шижирбаттай ярилцах болно. За мэдээж бүхийн тайлбарлагч бүхийн мэрэгжилтэн ирсэн учраас бид бүхийн төрлийн талаар мөн Монголын олимпийн шигшээ хөгжлийн талаар ярилцах болно. Төмрөгийн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр мөн Lenoble дэлгүүр хамтран ажиллаж байна. Мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. За эх онд олимпийн наадам болно. Тэгэхээр би Шижиргээс асуух асуулт маань эх 2020 оны Токиогийн олимпийн наадамд манай чөлөөт болоо жудо бүхийн шигшээ баг ер нь бэлэн үү? Шигшээ багуудын яг одоогийн байгаа нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ? Бас нэг үе солигдож гин удаа гэсэн ийм одоо бодол надад байгаа л да. Тэгээд энэ дээр Шижирээ манаас дэлгэрэнгүй ярих бах те. Тийм. За одоо олимп эхлэхэд ердөө нэг 7 сарын хугацаа үлдсэн байна. Жил хүрэх хугацаа 20 оны 7 сарын 24-нд олимп нээлттэй хийн 7 сарын 25-нд шууд жудоогоор эхлээд 7 сарын 25-наас 8 сарын 1-ний орон жудоо за араас нь залгаа чөлөөт нь явна. За олимпиад төгссөн байгаа их спорт мэдээж 4 жилийн мөчлөгөөр цикл гэж ярддаг. Циклэр явдаг 16-аас 20 оны цикл мөчлөг ингээд үндсэндээ шутрах тал руугаа ороод эцсийн үр дүнгээ олимпиадаар харах гад баг тамирчид маань одоо бэлтгэл сургалтаа жигдрүүлээд явж байна. Саяхан Японы Осакад их тулга тэмцээн одоо энэ цаг үеийн баг дэлхийн аврах гэж яригддаг их тулга тэмцээн болж өнгөрлөө. Манайхаас эмэгтэйгээс сумья, эрэгтэйгээс одоо 2 нар 73 57 кг жингүүдэд хүрэл медаль авсан амжилттайгаар. За үргэлжлүүлээд Японд Осакад олон улсын тренинг хамтарсан бэлтгэл нийлээд орны жудогийн том улсуудын хамтарсан бэлтгэл Осакад үргэлжлүүлээд болж байна. За тэгээ одоо удахгүй Монгол оронд ирээд бас бэлтгэл сургалтаа үргэлжлүүлнэ. За одоо 12 сарын 12-наас 14-ний хооронд Хятадын Шандаа World Masters жинжингийн нийлхийн шилдэг 16 тамирч өрсөлддөг World Masters болно. Энэ World Masters бол энэ оны сүүлчийн тэмцээн байх болно. За тэгээ он гараад яг World Masters-ыг оруулаад 20 оны 5 сар хүртэл Олимпийн эрхийн оноо олгох нэг 10 тэмцээн үлдсэн байна. 10 тэмцээн үлдсэн. За тэгээд за энэ 10 нь одоо он гараад 1 сард Израилийн Тель-Авивын Гран При, за Пресси их тулга, Германы Дюссельдорфын их тулга, Азербайджаны Бакугийн их тулга, Гүржийн Тбилисийн Гран При, Туркийн Анталиягийн Гран При гэсэн тэмцээнүүд үлдсэн байна. За тэгээд 20 оны Олимпийн жилийн Аз төвийн аврагчлал тэмцээнийг Монгол улс авсан. Оо за том тэмцээн байна шүү дээ тийм. Монголын жудогийн холбоо 20 оны 4 сард буянтгой ордонд Олимпийн жилийн Аз аврах гэдэг бол маш гонцлогтой байна. Одоо оролцогчдын чанар чансаа бол одоо маш өндөр байх нь тийм. Тэгэхээр одоо энэ бол баг сүүлийн тэмцээн болно. Олимпийн оноо олгох. Тэгэхээр бас нутагтаа авч ийн гэдэг бол альва тэмцээн оруулааныг бас нутагтаа авах гэдэг бол бас нэг давуу тал байдаг. Тэгэхээр одоо энэ тэмцээнийг бодлогын хувьд бол авсан. Хамгийн сүүлд Монгол улс 2001 онд жудогийн Аз аврагыг авч байсан. Тэр цагаас хойш жудогийн Аз аврагыг нутагтаа авч 2001 он бол яг Олимпийн дараа жилийн Аз авраг болсон бол одоо энэ жилийн 20 оных бол одоо яг Олимпийн жилийн Аз авраг гэдэг бол хамаагүй илүү чанар чансаатай ийм тэмцээн болоод за тэгээд 20 оны 5 сар гэхэд бол эрэгтэй 7 эмэгтэй 7 нийт 14 жингийн ямар айл улсын тамирчид Олимпийн наадамд оролцох вэ гэдэг нь бол нэрс тодорхой болчихно. За одоогийн байдлаар яг уу манай үзэгчд бол сайн мэдэхгүй байгаа. Олимпийн ранк бол аль хэдийн Олимпийн оноонууд олгодод эхэлсэн байгаа. 14 эрэгтэй 7 эмэгтэй 7 14 жинт. За Олимпийн ранкаар эхний 18 тамирчин жин болгонд одоо эхний 18 ч гэсэн тамирчин шууд Олимпийн авдаг. За 18-аас хоошоо бол одоо TVийн ковот ирэх гэж байдаг. Тэрийг өгнө. За тэгээд тэрийг хуурсны дараа одоо нэг жудоо сул хөгжсөн одоо альч бус спортын төрөлч байд юм да. Цагаан утас гэж юм байдаг. Олимпиад олон улсын олимп. Тэр цагаан утасаас нэг жудоо сул хөгжсөн ганц 2 онуудад тараагаад за тэгээд нэг эрэгтэй 32, эмэгтэй нэг 24 5 тамирчин нэг жинд орно гэсэн үг. За яг одоогийн байдлаар бол бид хүн болвол
За энэ эхний 18 гэдэг дээр ойлгоход бол нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь эхний 18 дотор Японоос 3 тамирчин байлаа гэхэд Олимпиад нэг улсаас нэг жин нэг л тамирчин шүү дээ. Тэгэхээр одоо Японоос одоо зарим жинд бол одоо 3 тамирчин тэр байгаа л да. Бразилиас 2 ч гэдэг юм уу, Францаас 2 ч гэдэг юм уу, Германаас 2 ч гэдэг юм уу, Оросоос 2 ч гэдэг юм уу, Монголоос 2 ч гэдэг юм уу, яг нэг жудоо өндөрөгдсөн газрууд. Тэгэнгүүт Олимпиад нэг жинд нэг улсаас нэг л тамирчин юм чинь. Эхний 18-д одоо ингээ жишээ нь Японы 3 тамирчин байлаа гэж шууд 19 20 дахуд огш авчдаг. Урагшаага ирэх аваад явна гэсэн үг. Тэгээ одоо яг ингээд хамгийн сүүлийн байдлаар ингээ ранк харж байхад бол одоо ер нь жим болгонд бол одоо жудоо өндөрөгдсөн Япон, Өмнөд Солонгос, Бразил, Франц, Итали, Оросын холбооны улс, Герман, за Монголоос одоо жишээ нь 62 гавь тамирчин Амар Төвшин Балдаатар 2, Нэмэгцүүд Төвшинбаяр Авраг Дүүрэнбаяр 2, одоо 73-т од 2 Зогтоатар нар бол одоо яг 66-ад басгүй хэрлэн ч гэдэг юм уу те. Манай одоо яг эдгээр миний нэрлсэн 60, 66, 73 нэмэгдсэн килограммаас эрэгтэй дөрвөн жинд бол яг хосоор олимпийн бүст явж байна. Тэгэхээр одоо нэг нь л одоо манахаас орно гэсэн үг. Жишээ Монголоос жишээ авахд бол юм байна. Одоо жудогийн их орон Японд бол авраг л жим болгонд л ер нь баг хосоор эсвэл 3-аараа эхний 18 руу ороод ирчихсэн байна. Тэгэхээр шууд арийнх нь 19, 20, 21, 22-ууд нь шогшсон үг тийм явчихсан. За тэгээ үлдсэн биний төрөний хэлдэг TVT код гэж байдаг. 5 TVT кодороо олимпийн бүсийн яг одоо манайх одоо юу гэдэг инженеэр ойлгох юм бол улаан шугамын яг одоо хамраараа таслуулна гэж ярьдаг. Тэгээ таслуулсан одоо ранк арай гайг байгаа TVT-ийн одоо тэгэхээр шууд Европын бүс, Азийн бүс, Америкийн бүс, Австралийн бүс гэж баахна шүү дээ. Африкийн бүс гээд энэчнээс ранк чансааг нь харж агаад хамгийн өндөр аль орны тамирчин байх нь хамаагүй. Хамгийн өндөр одоо оноотой байгаа, чансаатай байгаа тамирчин олимпиарх аваад за тэгээд үлдсэн одоо IGF буюу олон улсын жудогийн холбоо ярилцж байгаад одоо цагаан утсаа олгодог. Ингээд одоо олимпийн баг маань бүрдэн. За уршсан таамагаар бол эрэгтэй 7, эмэгтэй 7 14 жингээс Монгол улсны 10-аас 11 жинд нь олимпиарх авна гэсэн юм тооцоотой байна. 10-аас 11 гэдэг бол за ер нь бол ойлгомжтой л да 16 оны олимп шиг 12 оны олимп 2008 оны олимп шиг ер нь Монгол улс чинь нэг олимпийн түүхэнд ер нь 20 тамирчин 30 тамирчин нэг олимпиад орд юм шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн их одоо тамирчныг нь бүрдүүлдэг төрөл бол жудо байдаг. Жудогийн шгшээ байгаа. Тэрнээсээр л ирсэн үе олимп. Тэгэхээр одоо 14 жингээс бол 10-аас 11-т нь бол ирэх авна гэсэн юм тооцоотой байна. Эрэгтэй бүтэн багаараа 7 жинд орно гэсэн тооцоо байна. Эмэгтэйгээс бол 48-д дэлхийн аварга 3 цэцэг яг одоо өчигдрийн байдлаар бол дэлхийд 7-д явж байна. 7-д явна гэдэг бол одоо 18 тамирчнаас одоо эхний 8 бол ABCD гэсэн дөрвөн хэсгийг толгоолно гэсэн үг. Хоёр боломжтой байхan тий. Хэсэг толгоолно гэдэг бас тодорхой хэмжээнд давуу тал авчирдаг. Уран цэцэг толгоолох байна. За 52 сосром гэдэг одоо дэлхийн залуучдын аварга залуучдын олимпийн мөнгө медаль манай залуу тамирчин шинэ гарч хүчтэй гарч байгаа тамирчин 13 ч гисэж байгаа шээ нэ. За 57-д одоо Сумья маань 19-т байна. Яг одоо тэгээ урталт нь 2 Япон, 2 Канада энэ төр байгаа учраас хангалттай олимп руу орж ийн гэсэн үг. Сая бас Оскогийн их тулгаас хүрэл авчлаа. За 63-т олон улсын мастер болдын ганхаач бол 24 дээр байна. Тэгээ яг тоолсон чинь бол бас урталт нь нэлээд нь давхарцсан тий. Нэг орноос одоо бас хэд хэдэн тамирчтай байгаа учраас хангалттай орчих хэмжээ нь байна. Эмэгтэй бол доотлын 48, 52, 57, 63-т бол орж байна. За дээшээ бол эмэгтэй бол дээдлийн 3 жим болох 70, хасах 78, нэмэх 78-д бол ер нь байдал хэцүү байна. Шудраг хэлэхэд байдал бол тун хэцүү байна. Тэгэхээр бол эмэгтэй бол 7 жингийн 4-т нь ирэх аваад 3-т нь ирэх авахгүй байх магадлал бол тун өндөр байна. ТV кодонд бол найдаж байна. Цагаан утсыг бол Монгол улсад өгөхгүй. Ягаад тэгэхээр жудоо бол Монголын тэр бол ойлгомжтой байх л та. Монголын шилдэг 8, дэлхийн шилдэг 8 болон дэлхийн шилдэг 5 улсад Монголын шишээ ог ордог учраас Монголын шишээ огт бол цагаан утас өгнөж байхгүй. Тэгэхээр дээдлийн эмэгтэй дээдлийн 3 жинд бол ТV кодонд найдах үйл чинь. Гэхдээ бол магадлал яг одоогийн байдлаар шудраг хэлэхэд бол өчтөр би ранк чансаа харлаа. Ер нь бол хэцүү байдалтай байна. Тэгэхээр одоо 14 эмэгтэй 7 эрэгтэй 7 14 жигээс эмэгтэй 3 жин байх уу гэдэг нэг 11 жинд те. Энэ бол ер нь хангалттай тоо гэсэн үг ээ. Ер нь бол нормал. Бид бол үргээ биелүүлээл орж ийнэ л гэсэн үг. Зөв. Одоогор тэгэхээр яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар олимпийн эрхээ авцсан тамирчид байна уу? Ер нь жудоогоор. Нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Одоо юу гэдэг юм 60-д одоо гавь тамирчин Болдоотор амар төвчнөр олимпийн бүст явж байна. 66-д олон улсын мастер хэрлэн басгуунаар олимпийн бүст явж байна. 73-т од 2 Зогтбаатар нар,
Нэмэгцүүд Төвшинбаяр, Дөрөнбаяр, Хасацууд, Лавсрынгийн Отгонбаатар гэх яг олимпийн бүстэй явж байна. Эмэгтэй доотлын тэр 48 52 57 63 сая бид нэг дөрөв тамирч хэллээ шүү дээ. Уран цэцэг, Сосром, Сумья, Ганхаач гэд бас дөрүүл яг олимпийн бүстэй явж байна. За эцсийн одоо байдлаар бол одоо ингээд сунгаа явж ирнэ гэсэн үг шүү дээ. Оноогоор уралдаж байна. 20 оны 5 сард одоо 4 сард Монгол улсад зохиогдох Аз ТV арга дуусаад ерөнхийдөө 20 оны 5 сард эцсийн байдлаар IJF буюу олон улсын жүдо хөл боцсон. 5 сар гэхэд бол одоо олимпийн сунгаа дуусаад 7 сарын 24-нд олимпик эхлэн 7 сарын 25-нд жүдо эхлэх учраас 20 оны 5 сар гэхэд бол эцсийн байдлаар зарлалцсан. Тэгэхээр одоо миний саяны эдгээр нэрсэн тамирчид бол ерөнхийдөө ранка чансаагаа хадгалаад олимпиад орно гэдэгт бол би бол итгэлтэй байна. За тэгэхээр Төвшинбаяр аваргын маань нэр яригдчихээн л да. Тэгэхээр Төвшин аварга маань хэрвээ энэ олимпийн наадамд оролцвол дөрөвдөх нь болж гинөө. Хэрвээ би андуураг бол тий 2008 12 16 20 гэ дөрөвдөх байна. Аварга маань тэгэхээр одоо 4 удаа өмнө жудо бүхний төрлөөр олимпиад оролцож байсан тамирчин манай жудогийн түүхэнд ер нь байдгүй. За яг 5 олимпиад орсон түүх бол одоо чөлөөтөөс Хорлогийн Баямх аварга байна. 64, 68, 72, 76, 80 гэдэг энэ бол одоо бүхний төрлүүдийн рекорд байсан. За буудгаар бол Отрядын Гүндэгмаа гэдэг хүн одоо 7 дахь олимпик авчлаа шүү дээ. Сая 20 оны олимпик авчлаа. За буудлага бол бас нэг тулаан бүхний төрөл сакс хөлбөмбөгийг бодвол нөгөө хурд хүчний спорт биш учраас одоо яг 40 гартлаа 50 гартлаа бас дэлхийн хэмжээнд буудаад байд юм шиг байлээ. Тэгэхээр Отрядын Гүндэгмаа гэдэг хүн бол 96 оны Атланта олимпиас эхлээд завсаргүй одоо 7 олимпиад орж байгаагаар бол энэ бол Монголын спортын төрлүүдээс бол рекорд болж байна. Түүхэндээ дамжуулаад. Ер нь дэлхийд шавар шүү дээ. 7 олимпиад дараалаад орно гэдэг бол бас. Энэ бол ер нь бол хувь ганцаарчлалын спорт төр бол 7 олимпиад дараалж орно гэдэг бол дэлхийд ч ер нь олимпийн 28 спортын төрөлтэй шүү дээ. Одоо яг нарийн харсан гөхтэй ер нь ингээд жагсаахан бол гүндгэн бол дэлхийд ч буудлагаараач тэр бус спортоо олимпийн 28 төрөлтөө харьцуулахад ч тэр бол гүндгэн бол 7-гийн 7 олимпиад дараалж орно. 96 оны Атлантагаас эхэлсэн байж тээ. Тэгээд бодохгүй юу одоо 96 би 16-таа байсан шүү дээ Атлантын олимпиад. 78 оных шүү дээ гүндгэн. Тийм 18 тавь байсан байна тий. 18 тагаас эхлээл ерөөсө 2000 2004 2008 12 16 20 гэж сая одоо орчлоо. За буудлагаас бол Гүндэгмаа Баатараас гадна одоо 3 шин залуу тамирч олимпик авсан байна. Буудлагын залгамж шалаа бол бас их ажгүй байна гэж харж байгаа. Одоогийн байдлаар 4 олимпик эрэхтэй явж байна. Буудлагийнхан бол ерөөдөө үүргээ биелүүлээд явж байна. За түрүүний асуулт руу эргээд ороход чинь Хишигбатын Эрдэнэт гавьяат бол эмэгтэйгээс жудоод 96 оны олимпик өнжөөд 92 онд анх ороод 17 тохин ороод 2000 2004 2008 4 олимпиад орсон байна. Эмэгтэй жудоочтоос энэ бол одоо хамгийн дээд амжилттай байна тий. Төвшинбаяр аваргууд бас яг 4-р олимпиад орох магадaltaй. Гэхдээ нэг улсаас нэг л тамирч учраас нэмэгцүү Дөрөнбаяр уу Төвшинбаяр уу гэдгийг бас Монголын жудоохын холбоо шийдэх нь байна тийм ээ. Тухайн одоо 2 юм уу 2-оос 3 тамирч нэг жинд одоо яг олимпийн бүстэй одоо нэг улсаас ингээ нэг жинд 2-3-аар орлоо гэж бодно шүү дээ. Тэгэх юм бол хувь улс нь одоо тухайн улсын холбоо нь өөрсдөө шийддэг. Тамирчлаа сонгох аль тамирчнаа олимпиад соёх вэ гэдгээ өөрсдөө шийддэг байгаа. Тэгэхээр одоо Төвшинбаяр Дөрөнбаяр нарын аль нэг нь одоо олимпиад орох нь бол ерөнхийдөө бол ойлгомжтой болчиход байна. Аль нэг нь. Энэ дээр шийдрээ яг энэ саяны тухайн улсын холбоо нь тамирчнаа сонгодог гэдэг дээр энэ зүгээр би одоо Америкийн нэг юуг л мэдээд байна л да. Америкийн дотоодын улсын авраг шалруулалт тэмцээнэ зохиогоод тэрэнд түрүүлсэн тамирчнаа явуулдаг. Манад бас яг ийм одоо дүрм гэх юм уу байдаг шиг санаад байна. Би буруу санааг бол тийм үү? Ерөнхийдөө бол одоо байдаг. Одоо он гараад 1 сард Жудогийн улс авраг Эрдэнэтэд зохиогдно. Чөлөөтийн улс авраг спортын төв ордонд 1 сарын 2-наас 6-ны хооронд зохиогдно. Одоо олимпийн төрлүүд бол одоо энэ 20 он олимпиад жил учраас улсын аврагаа яг 1-2 сард багтаагаад эрт зохион л доо. Ер нь ч угаасаа тэгж ирсэн уламжлалтай. Яг улсын авраг бол нэг л үзүүлэлтэлж байгаа. Сүүлийн үед бол улсын авраг бол нэг л үзүүлэлт болж байгаа. Улсын авраг төрүүлсэн тамирчин. За улсын авраг төрүүлсэн тамирчин бол автоматар тухайн жилийнхаа Азийн авраг шууд явдаг болсон. Зөв. Чөлөөчүүд бол Азийн авраг явах эрхийг нүүдэг. Тэгээ бусад олон улсын тэмцээн Гран При Гранд Сламд одоо оролцсон амжилтыг харгалзаж агаад тухайн одоо жил болгоны намар 8 9 сард дэлхийн авраг зохиогдож байгаа шүү дээ. Тэрэнд нь бол бас л дотоодын сунгаа гэсэн үг. Гадныхандаа хин сайн тулалдаж барилдаж байна гэдгийг бас харна. Тэгээ олон улсын тэмцээнүүд бас хичнээн ялагдал авсан байна. Ялалтын хувь гараад ирнэ. Ялагдлын хувь нь гараад ирнэ. Тэр дундаа хичнээн цэвэр ялт авсан. Хичнээн үнэлгээгээр алсан. Яг хэддэн торгуулаар ялсан шиг юм нарийн задаргаанууд гардаг. Тэгээд одоо гадныхантаа ер нь гадны дэлхийн шилдэгүүтээ хин сайн тулдаж барилж байна гэдгийг л ер нь маш гол чухал үзүүлэлт бол тэр. Одоодын улсын авраг шалруулалт тэмцээн бол нэг л үзүүлэлт болдог болсон байгаа. Тэгээ сүүлийн хэдэн жилийн одоо онцлог бол ер нь юм байна. Төвөгийн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр мөн Lenoble дэлгүүр хамтран ажиллаж байна. Мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ.
За тэгвэл манай жудо бүхийн шгшээ багийн 2020 оны Олимпийн зорилт юу юм бол би шижрэг жудо бүхийн одоо тамирчид холбоотой ойрхон болохоор нь асууж зүгээр одоо үзэгчийн хувьд асууж байгаа шүү те. Манай зорилт юу нь юу байгаа юм бол өнгөрсөн 16 оны Олимпиад манай зорилт ямар байсан? Зорилтоо бид нар хангаж чадсан уугүй юу? Тэгвэл энэ 20 оны зорилт ямар байгаа юм бол энэ талаар бас үзэгчд маань сонирхох байх л та. Мэдээж медаль авах боломжтой. Жудоогоор одоо сая өнгөрсөн 8 сард Японы нийслэл Токиод дэлхийн арга боллоо шүү дээ. Ааха. Тэгэхэд 152 орн мэдүүлэг өгөөд нэг 149 болоо. Тэгээд сүүл рүү хамгийн эцсийн байдлаар 148 орн дэлхийн аргад орлоо. Жудод. Тэгээд ер нь Олимпийн 28 төрөлч болон Олимпийн бус төрлүүдээс ингээд жил болгон спортын төрөл болгон дэлхийн арга шалгуулт тэмцээнээ зохиож байгаа шүү дээ. Ааха. Тэгэхэд ер нь 100-аас дээш орн ордог төрөлтэй спортын төрөл бол дэлхийд ер нь хэдхэн байдیں۔ Тэрний нэг бол одоо жудо гэсэн үг. За тэгээ одоо жудогийн эх орн бол Япон. За тэгээд 2 солонгос хүчтэй, Герман, Итали хүчтэй, Франц хүчтэй, Европоос хамгийн хүчтэй. За Өмнөд Америкаас одоо Бразил бол хизэнээсээ бас жижигсүүгийн эх орн, хөлбөмбөгийн орн, дээрээс нь жудогийн мундаг улс. За тэгээд Орос улс мундаг хүчтэй. За тэгээд Монгол улс байдаг. Тэгэхээр бол Монгол улс бол дэлхийн шилдэг 8, дэлхийн шилдэг 5 одоо жудогийн том гүрнүүдийн зүүн өсөр ордог учраас бид нар бол Олимпиад бол медаль авна гэсэн зорилготой орно. Нэгээр тогтохгүй медаль авна гэсэн ийм зорилготой орно. Тийм би түрүүлсэн шүү дээ 14 жингээс нэг 10-аас 11-т нэрх авах өндөр магадлалтай байна гэж хэлсэн. Тэгэхээр одоо нэгээр тогтохгүй медаль авна л гэсэн ийм л одоо зорилготойгоор Олимпиад бол явах нь тодорхой. За яг нь спортын нас гэж байдаг шүү дээ. Ааха. Тэгэлгүй яах вэ? Манай 80-ад оныхны одоо сүүлийн Олимп бол ганц манаач биш ер нь дэлхийн тамирчдын 80-ад оны дэлхийн бусад тамирчдын ч гэсэн 80-ад оныхны сүүлийн Олимп бол ер нь нэг үе солигдох гэдэг юм тийм. Угаасаа спорт үеэрээ байдаг учраас ер нь ганц манаач биш дэлхийн бус орны тамирчдын сүүлийн Олимп бол Токиогийн Олимп болох гэдэг байна. 80-ад оныхны спортын нас бол одоо бүгдөө 30 гарцгаачлаа. Харин 80-ад оныхан бол 1.10-д одоо бас эзэгнэлээ спортын төрөл болгон дээр 80-ад оныхан мундаг байна. Үнээр бас үүргээ одоо өөрхөн чадал чансаа чадварыг бол хангалттай их харууллаа. Тэгэхээр 80-ад оныхны сүүлийн Олимп бол Токиогийн Олимп байх болно. Сүүлчийн том тулаан одоо Токиогийн Олимпиэр өрнөд өндөрлөх нь байна да. Олон тамирч одоо зодох тайланда ганц жудо шишон одоо бус төрлийн тамирч ч гэсэн ер нь зодох тайлах тал руугаа хандах нь бол ойлгомжтой. Одоо Олимп дуус би түрүүн ярилцлагын ихэнд хэлсэн альва ганц жудо шиш альва их спортын төрлүүд 4 жилийн мөчлөгөөр явдаг. Зуны Олимпиас зуны Олимпийн хооронд гэсэн үг. 4 жил нэг удаа Олимп болдог учраас. Тэгэхээр одоо тэгэл одоо нэг зуны Олимп дуусаад дараагийн үе гарч ирдэг. За тэгэл өмнөх үе нь одоо зодог тайлдаг ч гэдэг юм уу те. Тэр бол жам юм да. Тэгэхээр одоо тэгэл явцгаана. Тэгэхээр одоо Токиогийн Олимп бол маш өрсөлдөөнтэй сонирхолтой үзүүштэй ийм мундаг сайхан Олимп болно. Тэр тусмаа тэгээд Япончууд өөрсдөө ямар айхтар улс үлээ. Анх Аз ТV-ийн Олимп, Аз ТV зохиогдсон Олимп бол 1964 онд болсон шүү дээ. Токиог бас. Тий, Япончууд өөрсдөө анх Аз ТV-с анхдагч болж 64-ны Олимпийг Токиодо зохиож байсан. За 64-ны Олимпт анх Монгол улсаас орж байлаа. Анхны Олимпиад 64-нд Австрийн Инсбрукт өвлийн Олимпиад ороод 100 он Японы Токиод Монгол улсын анхны Орсын Олимп бол бас Токиод байдаг. За анхны алтан авсан Олимп нь бас Хятадын Бээжин. Тэгэхээр одоо хаяанд болж байгаа, ойрхон болж байгаа учраас хөрш орнуудчууд Хятад Япон гэдэг бол ойрхон нэг цагийн бүслүрт байдаг. Уур амьсгал цагийн зөрүү энэ төр бол бас адилхан Азийн учраас тийм учраас одоо бид нар бол бас одоо энэ Токиогийн Олимпиад бол тун сайн оролцсон гэ. За дээрэс нь Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөг бол одоо Токио Олимп сан гэж байгуулсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр бас жоохон хөрөнгө мөнгө хайж байна. За тэгэхээр одоо нийтдээ бол нэг 30 гарна л гэж тасж байгаа. Одоо нийт спортын төрлүүдээ бол манай оролцох уу? Тий, одоо жудо хамгийн өргөн бүрэлдэхүүнт орно. Араас нь одоогоор буудлага байна те. За тэгээд чөлөөтөр одоо өнгөрсөн Нурсултан зохиогдсон Казахстаны Нурсултан хотод зохиогдсон дэлхийн аваргад манайх эрэгтэй эмэгтэй нэг ирэх авсан. Чөлөөтийн нэг жудо бол хүнд нь өгдөг. Тухайн тамирчинд нь Олимп ирэх нь өгдөг. Чөлөөтийн хувьд бол улсад нь Олимп ирэх нь өгдөг. Одоо жишээ нь төмөр өчрийн тулга гэдэг хүү энэ жилийн дэлхийн 65-д Олимп дэлхийн аваргад хүрлийн төлөөлөлд 5 дараад Олимп ирэх авч байгаа. Тэр бол тулгад биш улсад нь өгж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар бол дотооддоо холбоо шийдэх нь тийм ээ. Хин тухайн хэрэг дэдгээр тулга гэдэг тамирч Олимп ирэх авсан ч гэсэн хин явах вэ гэдгийг бол одоо нэг сар зохиогдох улсын аварга болон за дараа нь одоо сорил тэмцээн бас хаврын зохиох юм гинлээ. Тэгэхээр одоо тэр тэмцээнээсээ харж агаад хэн сайн байгаагаа Олимпиад чөлөөтийн бас жудоогоос нэг ялгаатай нь бол тэр. Тэр нь тэгтээ шижрээ юу юм уу?
Яг тэр жинд нь үү эсвэл ерөөсөө л холбоонд нь өгч чинь гэсэн үг үү? Тэр жинд нь. Тэр жингээс. Тэр жинд нь тийм. Тэгэхээр тухайн улсад нь өгч чинь гэсэн үг. За чөлөөт бол жудуу бол нэг 10 хэдэн цуврал тэмцээр ингээд олимпик болгоч чинь тийм үү? А чөлөөт хувьд бол харьцангуй чанга байгаа. Ягаад тэр өнгөрсөн 9 сар зохиогдсон Казахстаны Нурсултан зохиогдсон дэлхийн аваргад жин болгоны эхний одоо 4 медальтан ба шүү дээ. Алтан 2 хүрэл. За 2 хүрлийн төлөө ялагдсан 5 дорсоо 2 тамирчин гэдэг чинь эхний жин болгоны эхний 6 тамирчинд олимпик болгосон. За одоо он гараад одоо хавар нь бол төв болгоны одоо Европ аварга, Аз төв аварга, Америк төв, Пан Америк аваргатай. Африк төв аварга гэдэг төв-төвийн аврах шоу тэмцээнд зөвхөн финалдсан алтан авсан тамирчид олимпик аавна. За авч чадаагүй улсууд нь одоо төв-төвээс цугласан тамирчид нь хамгийн сүүлчийн тэмцээнд Болгарын нийслэл Софи хотод 4 сар зохиогдох сүүлчийн эрхийн төлөө тэмцээн байна тий. Ерөөсө 2хан тэмцээн өнгөрүүлсэн гэсэн үг. ТV аварга үлдэж байгаа. Тэгээд ТV аврагада финалдаж алтан авч ирэх авч чадахгүй бол сүүлчийн тэмцээнд 4 сард Болгарын нийслэл Софид төв-төвээс цугласан тамирчид одоо маш чанга өрсөлдөөн дундаас бас жин болгонд алтан авсан тамирчин олимпик авна. Тэгэхээр чөлөөтийн байдал бол нөхцөл байдал бол ер нь хүнд байгаа. Одоо 2хан тэмцээн үлдсэн. Аз төвийн авраг 3 сард хятадд болно. 4 сард Болгарын нийслэл Софид төв-төвээс цугласан үлдсэн одоо төв-төвийн аврагаас ирэх авч чадаагүй тамирчид бүгдөө Болгарт чуулж эрхийн төлөө одоо үзэлцсэн. Тэгэхээр одоо чөлөөт ирэх бол харьцангуй ер нь хүнд байдалтай байна. Нуугаад яах вэ? Жудоогоос хамаагүй ер нь баг ирэх авах бах. За тэгэхээр одоо чөлөөт бол эрэгтэй олимпийн 6, эмэгтэй олимпийн 6 шүү дээ. 12 жин нийтдээ. Тэгэхээр энэ 12 жингээс бид нэг талд нь 6 7 ирэх авч чадах уугүй юу гэдэг дээр яг бодит байдал бол нөхцөл байдал бол ийм байгаа юм тийм ээ. А дөрөв буудлага биелсэн. Буудлага бол нэг одоогоор Гүндгмаа Баатартай цуг нэг 3 нийлээд 4 тамирчин байна уу? 3 залуу тамирчин бас ирэх авсан их цаашаалтай байна. Залгамж шалаа ундрах сайн байна гэсэн үг. За бокс бол өнгөрсөн Орос улсын Екатеринбург хотод дэлхийн аварга зохиогдсон шүү дээ. Цэндбаатар хүрэл авсан, Монголын багаас ганцаараа хүрэл авсан. За манайхан Олимпиос медаль авдаг 4 төрлөөр би эхлээд хэлж шүү дээ. Чөлөөчүүдөө бокс буудлага гэсэн. За бокс бол өнгөрсөн дэлхийн аваргаар бол Екатеринбург зохиогдсон дэлхийн аварга бол ирэх болгоогүй. Айба буюу олон улсын бокс холбоо. За одоо бол он гараад ирэх болгож эхлэх юм билээ. Боксын ирэх ч бас чангал юм байлаа те. Мэдээж бас нэг ер нь л цөөх ирэх авах хаа та. Цөөх ирэх авах. За тэгээд бокс ч бас их явдалтай байгаа шүү дээ. 16 оны Риогийн олимпиад шүүсэн шүүгч нар нь бол авилгал хийх авалт холбогдсон. Хөдөлгөөний асуудалд орсон тий. 16 оны Риогийн олимпиад шүүсэн бүх шүүгч нарыг 20 оны олимпиад шүүлэхгүй болсон. Тэрийг бол бүр албан ёсоор зарлчихсан. За тэгээд спорт болгоны дундаас бол хамгийн бохиршүүлтэйгээр алдартай нь бол мэдээж бокс байдаг. Тэгэхээр одоо 20 онд бол шинжилсэн бүрэлдэхүүнээр одоо шүүгчнэрийн багийг бүрдүүлэх юм байлаа. За дээрэс нь олон улсын олимпиар болон зохион байгуулагч Японы үндэсний олимпиар 2 бол Айба буюу олон улсын боксын холбооны ямар нэгэн оролцоо үйл ажиллагаагүйгээр өөрсдөө одоо мэрэгжлийн боксын шүүгчнийг өрж авчирж 20 оны олимпийн боксын тэмцээнийг шүүлгэнэ өөрсдөө гардаг зохион байгуулна. Олон улсын боксын холбоо Айбаг бол ерөөсөө оролцуулахгүй. Тэгэхээр энэ дээр ийм шийдвэр гаргасан. Энэ дээр тэгэхээр бас нэг нэлээд том өөрчлөлт орж байгаа маань үр дүн тэгээд олимпийн наадмын дараа мэдэгдэх юм тийм үү? Тий одоо хэр зэрэг шудраг байх нь үгүй юу гэдэг чи одоо 16 оны Риогийн олимпиад нэг Ирландын тамирчин Девжендер Факю гаргаад одоо бас хөрхэн сенсац болж шууган болж илээ шүү. Бараг ирэхээ асуусан баха тэр тамирчин. Яг тэр бол шууд сонирхсан боксоос 16 оны олимпиад тусаа шууд мэрэгжлүүр шилжсэн л те. Тэгэхээр бол тэр сонирхсан бокс тэр их асмаас бол санамжуулчих байгаа юм л да шууд мэрэгжлүүр шилжиж явсан учраас одоо ийм муухай шүлттэй спортод би тагж байхгүй гэж зарлаа тэгээ мэрэгжил рүү гаргаж ирсэн. Тэр тамирчныг бол яг сайн санаж. Би тэгээд боксын шүүлтэн дээр миний хувьд хамгийн ойрхон байгаа зүйл бол 2007 оны Чикагогийн дэлхийн аваргалтай. Би өөрөө яг тухайн үед Америк нэгдсэн улсад ажиллаж амьд таарчсан. Тэгээ манай Бадрууган аварга финалд бол Оросын тамирчныг бол бүтэн зодсон. Тэгээ болоо пиано гээд. Тий, харамсалтай нь эцсийн үр дүнд нь Оросын тамирчинд ялалт өгсөн. Тэгээд ер нь бол тэр заал нэг жижигхэн заал 4-5 мянган хүний суудалтай байсан баг. Тэгээд лав тал нь монголчууд байсан. Тэгээ манайхан чинь Монголдо байдаг шиг райхтер болсон шүү дээ. Ундаа усныхаас авыг шидээр монголчууд чинь эсэргүүцний халуун хэлэг нутгаа дуулаад тэр чинь Оросын төрийн дуулал явж байхад бид нар чинь зүгээр илгээн авсан. Тэгээд яг тийм болж исэн санаж. Тэгээд бокс бол үнэхээр хэцүү шүүлттэй юм байлээ. Тэгээд төгс цогч гэсэн одоо 14 оны Инчоны Азнадамд лөвөр дуулчаал тэгээд мэрэгжил рүү гараа явсан шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр дэгтлараач ер нь мэрэгжил рүү гарах нь зөв угаасаа. Тэгээд илүү мөнгө эргэлдэг. Мэргэжлийн бокс бол дэлхийн хамгийн мөнгө эргэлдэг 19 спортын тоонд зүйсээр ордог учраас нэг талаарч тийшээ гараад явах. Өөрөө ирээдүг бодох нь зөв тийм ээ. Ийм одоо хувилдаантай ийм спортод явж байхаар. За тий бусад одоо уушлараа бусад төрлийн үед ингээд хамгийн их авдаг хамгийн одоо медаль авах найдвартуудыг би 4 төрлөөр хэлчихлээ шүү дээ. Жудоочлол, бокс, буудлага. За манайхаас одоо Монголын их спортоос анхны дэлхийн аварга төрж байсан байтарваагаар одоо харамсалтай нь бид нар
эрх авч авах боломжгүй болсон байна лээ. Харамсалтай шүү. Тий, байтарваа бол монголчууд эртнээсээ бас ном харавдаг төр эртнээсээ бидний одоо генд байх хэрэгтэй спорт үстэй. Тэгээд одоо авч чадлагүй хоцорлоо. За хөнгөн атлетикээр нэг марафоны Мөнхця гэдэг баха. Охин бол марафон гүйлтэд бол ирэх авчихсан. Одоо гавьт тамирчин Сэрод бол бас ирэх авах магадaltaй. Хөнгөн атлетикт бол сүүлийн үед бол ганц манай марафоны идэл бол мөчрөөр ирэх авч байгаа шүү дээ. Бус төрөл бус цай ангилалд бол ер нь бол байхгүй байгаа тийм. Хэцүү одоо цагаан уус хэцүү байх. За усан цэлтэнд бол нэг ганц хоёр тамирчин цагаан уусаар орно. Гимнастик бол бас байдал их хүнд болсон байлаа. Цагаан уусаар орох уугүй юу. Таквондод 16 Тэмүүжин гэдгүү ирэх авч орж байсан бол энэ он бас 20 оны олимп таквондод бол бас байдал хүнд болсон байлаа. Тэгээ цагаан уус зүөх юм уугүй юу гэдгийг бол тухайн үедээ шийдэх бах. Нэг ийм л одоо за хөндий гөргөлтөр бол горилго байгаа бах. Тий. За дугуй бол хэцүү болсон байна лээ. За 3-3 эмэгтэй авцсан байгаа. Эрэгтэй нь бол 2 тэмцээн үлдсэн үү? Тий, манай эрэгтэй ер нь авчих байхаа би бол тэрэнд итгэлтэй байгаа даа. Тий, 2 тэмцээн үлдсэн баг та. Ерөөсөө шилдэг 8 олимпт орох бах те. Тий, шилдэг 8 баг. 8хан баг гэсэн те. 8 баг гэхээр олимпт анх удаа 3-3 нь 5 эсрэг 5-тагаа цуг анх удаа олимпт орж байна те. Тэгэхээр одоо 8хан баг гэдэг бол бас чанга юм яг. Тий, чанга. Манайх яг нь Австрал, Аз 70 орнууд гэж орж ирэх өмнө болвол ингээ манайх хэрвээ байсан бол твдээ нэг номер болох гэдэг шүү дээ. Ер нь бол 3-3 эрэгтэй шигшээ байгаа юм. Тэгээд би бол тулгад асуулжуулагчийн ажлыг бол бид нар монголчууд бүгдээрээ баярлах хэрэгтэй. Би бол хувийн зүгээс маш их баяртай байгаа. Тэгээд эмэгтэй баг маань ямар ч байсан эрхээ авцсан. Эрэгтэй баг бол ер нь авчнаа. Би бол энэ 2 тэмцээн үү те? Тий, 2 тэмцээн үлдсэн гэсэн. Тэгээд манайх ер нь асуудалгүй авчих байх гэж бодож байна. Цаан боолох Япон бол өөрсдөө автоматаар эрэгтэй баг норч. Тий. Тэгээд манайхаас чинь хятадын 3-3 баг чинь бас эрэхтэй н орж байгаа. Тэгэхээр энэ дээр би зүгээр 3-3 холбооныхонтой ярьж байхад тэдний одоо өгж байгаа мэдээлэлс ингээ харж байхад дотоод хэр их тэмцээн уралдаан зохино тэр нь бас олимпийн оноонд их нөлөөтэй юм билий. Тэгэхээр бидний дотоодын тэмцээн уралдаануудыг бас их өргөн далаачтай зохиох шаардлагатай гэдэг нь цаашдын дэлхийн аварга олимп ер нь энэ төрлөөрөө одоо манай хүүхд залуучууд бас илүү хичээлж эхлэх шаардлага зүйсээр байгаа учраас тэр л хамгийн чухал зүйл харагдчихлээ л дээ. Би түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө одоо 20 оны олимпийн жилийн Азийн аваргыг жудогийн Азийн Монголын жудог хол багцсан гэж те 4 сар зохиогноо буйнтгоо ордон гэдэг чинь аль ч спортын төрлийн нутгийн дэвжээ гэж юм байдаг. Бас нэг тодорхой хэмжээний давуу тал үүсгдэг учраас аль ч спортын төрөлд бас тийм байна. За нэвтрүүлэг маань энэ өрөө төр завсрал нь эргэж ирэхдээ би шижрээд байгаа үндэсний бүхийн хамгийн чухал асуудал болоод байгаа сэргээшийн асуудлын талаар бас нэг ярилцъя гэж бодож байгаа. Ингээ тун утгагүй иргэд уулзъя. Түгээн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр мөн Lenoble дэлгүүр хамтран ажиллаж байна. Мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. За шижрээ дараагийн ярилцах сэдв маань Монгол үндэсний бүхтэй холбоотой. Монгол үндэсний бүхт маань нүүрлээд байгаа асуудлыг бүх сонирхогч, спорт сонирхогч, үзэгчид бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ сэргээшийн асуудал ер нь яг одоо ямар байдалтай яваад байна. Энэ бол би бол энэ баг оргилдөө хүрч ийн гэж бодоод байна л да. Тэгээд ер нь цаашдаа бид нар Монгол бүхэн аврахын тулд яах ёстой юм болоо. За одоо Монголыг бол юуны орн бэ гэдэг гэхээр бүхийн орн гэдэг. За Монголд одоо орн болгонд өөрөөсний гэсэн үндэсний бүх байд юм дөө. Дэлхийн 200-аад оронд бүгд өөрөөсний гэсэн үндэсний бүх байна. Өнгөрсөн 1 сард Швейцар руу явхад хүртэл одоо Швейцар дэлхийн бас хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог хамгийн их өндөр хүчтэй цөөх орнуудын нэг шүү дээ. Швейцар хүртэл Ишвэнинген гэдэг яг үндэсний хүн байгаа байхгүй. Очоод би бүр барилдаан нь харсан бас нэг баруун золгож барилддаг, шуудагддаг одоо бүхий илгэр бол шуудагдаж барилддаг. Илсэн дээр барилддаг. Илс гэжтэй явуулснараа нэг модны хүртсэн дээр барилддаг. Швейцар хүртэл үндэсний хүн байгаа. Тэрэндээ бас хөөрхөн байтай. Өндөр бай шангалтай. Швейцарч нь өөрөө альпин руу учраас уулах учраас альва уулын өндөр уултаа хангаа газар гэж ярьд юм да. Тийм газрын усууд бол ер нь бүгд л барилддаг юм байна да гэдгийг би ойлгосон. Швейцар хүртэл үндэсний хүн. Дэлхийн 200-аад оронд 200-аар бүхэн төрлөл энэ дундаас дөрмийн хувьд хамгийн боловсронгуй болсон хамгийн олон оронд түгээн дэлгэрч хөгжсөн 3 төрлийн олимпиад ордог. Чөлөөс сонгож удаа гэдэг. Одоо дэлхийн 200-аар бүхэн төрлүүдийг төлөвлөж байна. За Монгол үндэсний бүх бол одоо Чингис хааны үеэс бүр хамгийн эртний улс хүннүү гүрний үеэс л бид нэр одоо барилдаж ноцолж байсан ийм түүх бол түүхийн архив материал хэдэн мянган жил явж шүү дээ тийм үлдсэн байдаг. Монгол үндэсний бас нэг одооны энэ 21-р зуунд бас нэг ийм нийгэмд бол нэг юуг авч үлдэхгүй те соёл уламжлалаасаа бид нэр юуг авч үлдэж цаашдаа юугаа тээж явах уу, Монгол үндэстэн яг юун дээр оршин тогтнодын, Монгол үндэстний дархлаа нь юу юм гэдэг дээр бол бит бус өв соёл дээр бол гарцаа авахгүй одоо 93 наадам маань орж байдаг. За үндэсний бүхийн асуудал бол одоо би 2006 оноос тайлбарлагчийн гараагаа эхлүүлсэн. 14 дахь жил рүү орох гэж байна.
За тэгээд ялгаагүй л одоо Бат Эрдэнэ, Мөнх Эрдэнэ, Бажин аваргын 90-ад он, 6 залуу зааны 90-ад он, 2000-ад оны их үеийн одоо тэр чигээрэл одоо барилдаан алгасахгүй үздэг тийм л одоо шимтэн сонирхогч байлаа. За 9 оноос ер нь чөлөөч удаагийн тайлбарын үеэр болон за дээрэс нэг сурал нийтлүүд бичиж ер нь дуурч гэлсэн. Өөр хүн дуурахгүй болохоор гэх юм уу? Аа. Болохгүй байна. Энд юусоо болохгүй. Асуудал байна тий. Энэ үндэсний хүч яагаад байгаа юм бэ? Их спортын чөлөөч удаагийн хүнд жингүүд асуудалтай болчлоо. Бид нар бүхий орол гэдэг энэ үндэсний хүүгийн жишээ нь жалганаасаа гараад их спортын төрлүүдээр барилдахаа болчлоо тий. Арай илүү амар хэлбэр замыг сонгоод үндэсний хөрөөгөө ушуураад байна гэд. Найраа добинг хавтгаарлаа, живжий шүү, энэ болохгүй, буруу замаар авч яваад байна гэд. За ер нь миний нэг ярьдаг хэдэн зүйл байдаг. Одоо ч сүүл рүүгээ би ч тэ айхтарч ургаач боллоо. Энэ холбогдох улсууд нь чинь удирдлагууд нь чинь хэлж л байсан. Тийм наваг ер нь сайн мэдчихэл байгаа юу миний байр суурь ямар байдг вэ гэдгийг. 2003 онд батлагдсан сүүлд 2007 он засвар орсон баяр наадмынхаа хууль гэж байдаг. Энэ хуульд нь допингийн заалтууд нь байдаг. Энэ бол цэвэр цорхотой заалтууд байдаг. Хуулийн цорхоо гэсэн үг. Энэ хуулийн цорхоогоо засаач гэж би ярьдаг. Зайлшгүй нэг бол угаасаа засах хэрэгтэй. Гол асуудал тэндээсээ эхлэх нэ шүү дээ. Тий, их хурал дээр Бат Эрдэнэ, Сумын Авзар Сүхбат гэсэн 3 их хурлын гишүүн байна. Үндсэн 3 авраг. Тэгэхээр одоо насаараа эн чинь харантлахаасаа энэ 3 авраг үндэсний хөлтөд тоогоон чанагдсан учраас энэ хуулийн сургуулийн асуудлыг мэдж л байгаа. Тэгээд юу яагаад хуулийн сургоогоо засаад тэгээд нэг бусд гишүүдээ лоббидод нэг конов даравчаад нэг их хурал дээр нэг хууль өргөн бариад нэг хуулийн сургаасаа конов даравчаад уул нь бол нэг тийм ядаад ах зүйлгүй. 3 гишүүн байж шүү дээ. Ядаад ах зүйлгүй санагддаг. Энд нь хуулийн цорготой учраас одоо ялгавртаа шийтгэлүүд оноосоор ирсэн. Аав хүүхдийг алга үзээ, заримыг нь цолыг ураагаал, заримыг нь цолыг ураахгүй, тэ? Заримыг нь хоёрчлаар шийтгээл, заримыг нь шийтгэхгүй ч байд юм уу? Ингэж явж ирсэн түүх гэх юм бол одоо допингийн хар шгсаалт гэж ярьд юм да. Одоо 2002 онд анх Сүхбат аваргаас Нандралуу илэрж ирсэн. Тэгсэн. Нандралуу бол хүн төрлийн стероид шүү дээ. Албан ёсоор илрээ тухайн үедээ сони эвлэр шүүгж байсан. Жагсаал энэ төр болж ирсэн санаад шүү би. Баг өөр хөдлөө шүүхэр явцсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ одоо өмнөх бүхий үндэсний холбооны өмнөх тэргүүн байсан Нямдорч болон ди тэргүүн Анзангаанаар одоо ажил өгсөн баг шүү дээ. Сүүл бол өөртөө хүлээн шүрсэн. Яг тэр анхны илэрсэн Сүхбатыг нь бид нэр ном журмынхан дагуу шийтгэж чадаагүй учраас ингээд цаашдаа амжирсан байна. Цаашдаа дамжираад ингээд энэ завхрал үссэн гэдэг нь хүлээн шүрсэн. Тэгээ одоо бол нэг яралтай энэ хуулиас засах хэвээр. Ингэж байж одоо аливаа золиостой. Одоо бас жоохон цэвэрлэгээ хэрэгтэй болсон байна. Тий одоо тэгж байж одоо золиослж байж хатуу шийтгэлээ чангалах хэрэгтэй гэсэн. Тэгж зөв зам руу орох гэдэг шүү дээ. Шийтгэлээ чангалах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нэгэн бөхөөр тэртээ дөрвөн Монгол бүхий орн учраас энэ олон мянган залуучууд бөхөөрөлдөж байна. Хэн нэгэн том солноор өрн тутахгүй байхгүй юу? Ингэж цэвэрлдээ шүү гэж одоо хатуу чанга шийтгэж бусад нь үлгэр дүрээд болохгүй бол ер нь болохоо ачаад байна. Тийм тэгээд найраа допинг одоо хавтгаарсан гэдгийг бол хэлсэн. За тэгээд одоо үндэсний хөлтөр бол одоо төмөрөч өөрөө сэргээш гэлээ штэ. Одоо хиллэг дээрээ хүртэл одоо яригдчихлаа. Сэргээш гэхээр одоо допинг бол орчуулагдахгүй олон улсын хиллэг гэж ярьдээ. Допинг бол дэлхийд дээрээ ойлгохгүй шүү. Энэ орчуулаад авах албагүй олон улсын хиллэг гэж. Ягаад тэгэхээр сэргээш бол хүн сэргээш гэж юу гэлдэг вэ гэхээр хүн одоо допингийн төрөлд орохгүй юмыг хэрэглээд, ийм витамин хэрэглээд одоо бие тамираа сэргээж болно. Сэргэлт авч яах гэсэн үг. Тэгэхээр одоо нэг талаараа одоо юу гэдэг сэргээж гэж хэлэх нь буруу шиг гэдэг юм уу зөвхөн допингоор явах хэрэгтэй шиг гэдэг юм ийм хөө бас тийм байхнаас яриануд байдаг. За тэгээд яг хуу үндэсний хөлтөр тулгамсан асуудал бол найраа допинг байна. За тэгээд яг үндэсний хөлтийн барилдааныг илүү сонирхолтой үзүүштэй одоо 24 зам бол хурдны зон шүү дээ. Ямар спортууд өнөөдөр дэлхийн хамгийн их мөнгө өргөлдөг хамгийн их үзэгчтэй сакс хөлбөмбөг гэл хамгийн том хоёроос паблик спорт байна. Энэ сакс хөлбөмбөгийг яагаад хүмүүс өөдөөдгөө үзээд идэв те. Энд чинь одоо манайхан алаан гэж ярьдаг. Үнэхээр гоё өндөр хэмнэлттэй тоглолтууд явагдаж байна. Хамгийн гол нь бас үзэгчтэй дээдэлсэн аливаа спорт үзэгчгүй бол мөхтөг үзэгчтэй дээдэлсэн шудраг тоглолтууд явдаг учраас сакс хөлбөмбөдөр те явдаг. За яг нэг Италийн Serie A гэл хөлбөмбөдөр нэг ганц хоёр нэг хувилантай найраатай тоглолтууд болсон л гэдэг. Тэр бол нэг мерсэр байсан баг. Гэхдээ яг энийг бол тухайн холбоодууд нь бол даамжруулалгүй даслан зогсоож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яагаад ингэж ийм байдгүй. Тэг манай үндэсний болохоор одоо тэгээд одоо улам уран хурц барилдаан цөөрөөл багасаал те. Найраа допинг автгараал. Тэгэхээр яг допинг асуудлаас гадна барилдааны дүрмийг шинжлэх хэрэгтэй байгаа. Барилдааны дүрм дээр заашгүй өөрчлөлт шинжилт орох хэрэгтэй. За тэгээд зодогны стандартын асуудал байдаг. Зодогны стандартын асуудлыг ялгүй 50% болгох юм бол хүн барьцсан авах юм бол золгооноос наа одоо элэг бүс синжигнээс хаялцж уналцаад одоо асуудал одоо хурдан шийдэгдэх гээд байна.
хүн барьцаа авах юм бол шууд мөхөө гээд явчихна гэсэн үг. Тэгэхгүй болохоор одоо биендээ таруулаад одоо ширнэ гэж ярьд юм да. Ингээ биендээ таруулаад ширчгээр бүхий илгээр бол синжиг ухчих чадах хурууч орохоо. Хуруу орохгүй тий харин тий. Одоо ингээ синжигний барьцаа авах гэхээр хурууч орохоо байчих чам. Тэгэхээр ч хүн барьцаа авч чадахгүй болохоор бүгд барилдны чинь барьцаа авахын нэр шүү дээ. Тэгэхээр барьцаа авч чадахгүй болохоор хүн яаж мөхөө их хөв. Тэгэхээр одоо барилдаа удааширдаг, сунжирдаг, золгоо руугаа шилжих, золгоон дээрээс хаилцахгүй хаилцах барьц руугаа шилждэг. Тэгээд хүмүүс залхдаг, үүддэг. Хүн чинь мөнгөө төлөө дээр бүх өргөнд очиод билет аваад үзэж байгаа шүү дээ. Тэглгүй аа. Эсвэл ажил төрлөө зохицуулан байж гэж очиж байгаа. Эсвэл ажил төрлөө зохицуулан байж гэртээ телевизээр харж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ирэлт хэрэгцээг хангах хэрэгтэй. Уран барилдаан цөөрцөн учраас. Тэгээд зодогны стандарт тавь болчих юм бол зодгоноос наан асуудал шийдэгдээд барилдаанууд хурцсаад барилдаан хурцсан гэдэг бол шууд автоматар шууд уран урт барилдаан нэмэгдэнэ гэсэн үг. Уран урт барилдаан нэмэгдэхээр эргээд үзэгчтэй татнаал гэсэн. Тэглгүй аа. Би тэгээд яг хөө анзаарч байхад бүхий өргөнд болдог энэ заалны барилдаанууд өмнөх жилүүдийг одоо миний юу гэдэг нь бүх шинтэж үздэг 10 жилийн өмнөх үеийг бодвол их багассан байна. Тухайн үед бүхий өргөнд бүхий барилдаануудыг үзэх гээд үзэгчд бол одоо бүх л барилдаанд тасалбар олдохгүй ингээд пик үзэгчтэй байдаг гэсэн бол одоо ер нь тэгж анзаарагдахгүй. Би яг өөрийнхөө хувьд хэлэх юм бол би улсын баяр наадмыг бол би нэг 5-5-наас хойш үзэж байна. Цагаан сарын барилдааныг үзэж байна. За тэгээд ерөнхийлөгчийн цом улс үндэсний баярын барилдаан гэдэг юм уу нэг иймэрхүү жилд нэг 4-5 тоотой барилдаан бусдыг нь бол нэг анхаарч үзэхээ байчаад байна. Тэгээд энэ маань одоо над чиг юм үзэгчд их олон байгаа хэл та тэгээд тий одоо том масс бол улам л жилээс жил ирсэн улам л хүрээгээд илж байна. Сошиал орчин Twitter, Facebook дээр бол хандлагууд бол илэрхий шүү дээ. Ер нь энэ 3 сая хүн дээр чинь бол монголчууд чинь баг Аз твдээ Facebook хэрэглээрээ баг толгой сөктийн гэвстэй. Тэгэхээр чи энэ дээрээс бол мониторингийн судалгаа гэж ярьдаг хангалттай хандлтыг бол авчин л та. Тэгээд одоо 100-аас дээш мянган миний мэдхийн одоо 100-аас баг 80-90 мянга 100 мянгаас дээш гишүүнтэй хэд хэдэн үндэснийхэн тийм группуд байдیں۔ Тэрэн дээр бас хурц хурц ярианууд өрнөн л төө үзэгчдийн дунд. Тэгэхээр бол үзэгчтэй алдаж байгаа нь бол хэнд ч ойлгомжтой илэрхий асуудал болчиход байна. Миний хувьд бол одоо баг 2011 онд ардын сургуулийн 90 жилийн байгаас хойш бүхөргөрөө бол бүх үзэх гэж бол үндэсний бүх үзэх гэж бол зүглээгүй. Тэ холбооны өдөрлгүүд нь шилдэгэ хэлсэн. Бас ч санал зөрсөн юмнууд байсан сүлэргөөч одоо үнэнд гүйцэгдэн л тэ. Тэ цаг хугацааны асуудал. Хүлэмжшөрхөөс харахгүй болж байгаа. Өөрөө дээрээс нь ч үндэсний холбоо өөрөө бас зарим юм дээр бол сайн та муутай ер нь бол тар ажилласан. Тэгэхээр хойч үе маань 1999 оны наадмас гэлж улсын наадмас сурчид болон бүхчүүдээс допинг шийдлэг авч эхэлсэн. Солонгосын үндэсний одоо лабораторид. Төгөөгийн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр мөн Lenoble дэлгүүр хамтран ажиллаж байна. Мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. ВАДА буюу олон улсын допинг эсрэг агентлаг гэж байдаг шүү дээ. ВАДАгаар хүлээмжшөрөгдсөн цөөхөл лабораториудын нэг байх тийм үү? Дэлхийд дээр нэг 32 улсын 33 лаборатори байдаг гэж ярьдээ. Америкт 2 байдیں۔ Нэг нь Илээд, Лос Анжелес, нэг нь Денверийн Колорадо Спрингс гэж ууз. Америкийн Олимпийн бааз тийм том бааз байт юм да. Тийм Америкт 2 одоо ВАДАгаар итгэмжсэн лаборатори байдаг. За манайхыг тойроод Солонгос, Япон, Хятад, Орос, Казахстан гэсэн энэ 5 хөрш улсад байдаг. Тавууланд байдаг бүр ВАДАгаар итгэмжсэн лаборатори. За мэдээж хөрөм манайхан зарим улсууд жоохон буруу ойлгоод байдаг. Бид нэр дотоодтой байгаа лаборатори байж болдгүй юм байна гэж. Хоёр үндсэн шалтгаантай байдаг. Одоо Олимпийн ВАДА бол олон улсын олимпиадаа нэгт хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Олимпийн 28 төрлөө бол допинг эсрэг гэдэг хатуу диаграмтай хараан ялтанд ороо байлгаж байна. Олимпийн бус төрлүүдийг ч одоо ер нь анхаарат эхэлчихсэн. ВАДАгийн одоо хэрвээ дотооддоо чи тухайн нэг улс дотооддоо ВАДАгаар итгэмжлсэн лаборатори байгуулъя гэж бодох юм бол жилд 3000 хамгийн багадаа 3000 шинжилгээ сорц хийх ёстой гэж үздэг. Тэгэхээр чин одоо хэдийн спортын төрөл байх нь хамаагүй л те. 3000 сорц гэдэг бол одоо Монголын одоо үндэсний бүхийн сууруулан Монгол төгсөж байгаа сакс хөлбөмбөгийн лиг ч юм уу те. Монголын бусад их спортын төрлүүдээ бүгдийг нь хамруулж оролцуулаад жилд 3000 сорц хийх ямар ч боломжгүй байхгүй. Тэгээ шаардлагач байхгүй байхгүй юм дээ бол. Тэгэхээр ч одоо энэ хідэн тэрбумыг цацаад лаборатори байгуулаа гэж яахан. Хоёрт том асуудал нь биднэрт боловсруучны асуудал. Боловсруучны асуудал сайн боловсрууч нь биднэрт бол дутагдaltaа одоо ангаахыг хичнээн жоойдон төгсдөө тэгээ ягаа спортын чиглэлээр эмчнэр спортын шинжлэх ухаан буруу таагчтай манад ч тийм хэцүү болчиход байдаг. Манад бас нэг сул тал нь спортын ангаах ухаан шүү дээ. Энэ тал дээр сайн боловсруучнууд маш дутагдaltaа байдаг учраас бид нар бол тийм дотроо тийм ВАДАгаар олон улсын допинг эсрэг агентлагаар итгэмжлсэн лаборатори байгуулдаг юм а тийм шаардлагач байдгүй юм а. Тэгэхээр гадагшаага саяны миний манайхыг тойроод Орос, Хятад, Казахстан, Япон, Солонгос гэсэн 5 улсад ВАДАгаар итгэмжлсэн лаборатори байдаг. Нэг одоо гуйлах тулаг монголчуудын одоо нэг зам болж тэ. Гуйлах тулаг хийгээл нэг
хэдэн жил нэг гэрээ байгуулад бас нэг гэрээ байгуулж ирсэн байлээ. Тэгээ хамгийн хямдхан нарна гэдэг одоо Солонгосын лабораторид шинжилүүлдэг. Нэг тамирчны нэг $250 гэж хэдэн жилийн өмнөөс одоо тэр нь жоохон ханшин нэмэгдээд $1 ханштай ажилтгаалаад 250-аас 300 үед басан сурагтай байлаа. Нэг тамирчны домгийн шилгийн зардал шүү дээ. Тэгэхээр ч одоо эхний 5 байр турсан халахсрууны 10-ны эхний 5 байр турсан 5.10, эмэгтэй 5 гэж 10 сурчин. За 512 бүх барилдлаа гэсэн тохиолдолд нэг 16 5-аас тэгж тавсан 16. Тэгээд 16-аар 11 хүрээ 26 хүн багхгүй нэг шалахгүй. За 1004 бүх барилдсан тохиолдолд 32 дээр нэг 11 гэхээр нэг 42 хүн л шинжилүүлдэг. Тэр бол нэг Солонгосын лабораторид бол нэг тоо биш шүү дээ. Зүгээр өдрийн ажил байх нь шүү дээ. Гаргаал өгөн. Тэгээ яг хав манайхан би энэ бас юу хэлэх гээд нэхэр манайхан нэг сарын дараа мараа ирдэг гэдэг шүү дээ. Мөжлийн хариу марав. Тэгэхэд яагаад нэг олимп дэлхийн бус спортын төрлүүдээр олимпийн аргуудын шалралт тэмцээн дээр медаль авангууд нь төрөнд бол ишгэлээд араас нь шууд хөдөлж авчиад шээлгээд оройн шинжилгээ яагаад маргааш нь хариу гарчтэй. Гэдэг чи одоо юм хөгжчихэд байх чинь энэ бол маш хурдан ирэх боломжтой юм байна. Өшөө бүр ямар нэм халуун дээр хурдан ирэх боломжтой. Тэгээд ер нь одоо ингээл өнгөрсөн энэ жилийн наадмаар ч оюун бол гээл хүү төрүүлээл наадмыг бүтэн самарчлаа. Түрүү бүхээс номыг идэрлээ гэж ярьж штэ. Тэгэх юм бол яг хуучин бол одоо энэ бол нэг жоохон амбицнил юм л да. Багунд ерөнхийлөгч цол олгодог болцсон. Багундаас өмнө бол баяр наадмын комиссын дарга нь 12-ны орой тэр бүхчүүдэд сол өгдөг байсан. Тэр лүгөө одоо буцаа шийдэх шаардлагатай болчихлоо. Цаг хугацаа хэлээд шүү дээ. Тэгэхгүй бол элбэг дөрж ерөнхийлөгчийн үед бол анхудаа Адиат сумчлонг хоёрслогийн ерөнхийлөгч хүн үеийн ерөнхийлөгч нараас ерөнхийлөгч хүн анхудаага зарилгаа буцаасан тохиолдол гарлаа. Одоо ерөнхийлөгчийн зарилга буцна гэдэг нэг талаар одоо юу гэсэн ч үгүй. Олгосон цолоо буцаацсан гэсэн үг шүү дээ. Тэгээ элбэг дөрж одоо Адиат сумчлонг хоёрслогийн цолыг хураацсан. Одоо ч өгөөгүй шүү дээ. Анхудаа үеийн ерөнхийлөгч нараас анхудаа Монгол улсын ерөнхийлөгч хүн гаргасан зарилгаа буцаасан тохиолдол нь үндэслэгтэр гарсан. Ийм нэг сонир тохиолдол болсон. Тэгэхээр одоо ерөнхийлөгч гэдэг хүн өгөх бол шаардлага байхгүй. Хуучнах шиг барь наадмын комиссын дарга өгдөг болъё. Гэхдээ домгийн шинжилгээ маш хурдан ирэх боломжтой учраас юу яая. 12-ны орой түр өмнөх болгоё. Тэгээ нэг хэдхэн хоногийн дараа домгийн шинжилгээ хариу нэрсний дараа одоо баталгаажуулъя. Жинхэнэ үнэлгээг нь олгож баталгаажуулъя. Солыг нь баталгаажуулъя гэсэн ийм одоо саналыг бол би хэлсэн. За бусдын жир нь энэ бол угаасаа хэнд ч ойлгомжтой зүйл л дээ. За ингээд харамсалтай нэвтрүүлгийн маань цаг энэ үрээд өндөрлж байна. Шижрээд нэвтрүүлгийн маань зочноор ирсэнд баярлалаа. За Монгол бүхэд тулгараад байгаа энэ асуудлыг бид цэгцэлж цэвэрлэхгүйгээр Монгол үндэсний бүх цаашид бас хөгжиж явна. Энээсээ илүү цаашаа олон нийтийг хамарж ингэж явна гэдэг бол нэлээд хэцүүхэн санагдаж байна. Тэгээ бид хоёр ямар ч үсэн сэдвэрээ өөрсдийн ялангуяа шижрээгийн маань үзэл бодлыг ямар байгааг үзэж та бүхэнд хүргэлээ. Тэгээд цаашдаа Монгол бүх сайхан болж өшөө сайхан хөгжихийн тулд зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг та бүд бүгдээрээ ойлгож байгаа. Ингээд та бүхэнтэйгээ эх 7 хоногт энэ цагта нэвтрүүлгийн дараагийн дугаараар ирээд уулзцгаая.